За сайн уу манайхаа бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаараар 2024 онд Калифорни мужийн Санта Клара гэх хотод гарсан нэгэн хэргийн талаар ярьж өгөхөөр бэлтгэсэн байгаа. За ингээд шууд дугаартаа орцгоё. 2024 оны 1 сар энгийн нэгэн ажлын 2 дахь өдөр өглөөний 10 цаг 30 минутын үед Санта Клара хотын цагдаагийн газарт нэгэн дуудлага гарсан. Харилцуурын цаанаас нэгэн эмэгтэй гэр бүлийн найзууд маань холбоо барих боломжгүй гэрт нь очисон машин нь гадаа байгаа мөртлөө өөрсдөө яг хаашаа явсан мэддэхгүй байна. Гэхдээ байшинд хэн нэгэн байгаа юм шиг санагдсан. Та бүхэн очиж шалгаж өгөх боломжтой юу гэж асуусан ба. 11 цагийн үед цагдаа нар дуудлагын дагуу Силикон Валли орчимд байрлах орчин үеийн 2 давхар байшинд очсон. Гаднаас нь харахад гадаа талбай цэгттэй зүлэг болон бургас мод тарьсан. Гэрийн үүдэнд хоёр нь ойлын суултуур шинээр худалдаж авсан юм уу гэлтэй. Ууднаас нь гаргаагүй орхисон байсан. За байшингийн ойр орчин бол нам гүм хэн нэгэн байгаа хэсэг нь бол эргэлзээтэй байсан ч цагдаа нараа хаалгыг тогшиж үзэхэд хэн ч юусаа хариу өгсөнгүй. Тэд байшингийн арын хэсгийн цонхоор байшин доторыг бол ажигласан. Зангих үедээ дотор нэгэн Аз эрэхтэй нэг гараа өргөөд булан руу ширтээд сууж байсан. Цагдаа нараа түүнийг хаалгаа нэ гэж бол хэлсэн. Тэрээр ямар ч хариу өгөхгүй байсан учраас хаалгыг эвдэлж дотогш орохоос өөр арга тэдэнд бол байгаагүй. Цагдаа нараа байшингийн уртлын хаалгыг эвдэлж байшин дотор бол орсон. За орох үед эрэхтэн гар нь цусанд буудагдсан. Харин унтлагын өрөөний шалан дээр ухаангүй хөвтөж байгаа нэгэн эмэгтэйг олсон. Харамсалтай нь тухайн эмэгтэй бол хизээний нас барсан байсан. За байшин дотор байсан эрэхтэн гар нь нэлээд хавцсан. Бугуй болон гарын хэсэгт хит хитэн зүссэн юм уу гэмээр гэмтсэн шинж тэмдэг бол илэрсэн. Унтлагын өрөөний шал хан хаалга бол цуснд буудагдсан. Хажууханд нь онгорхой чимдаан хэвтэж байсан. Цагдаа нараа тухайн эрэхтэйгээс энд яг юу болсон бэ гэж бол асуусан. За тухайн эрэхтэй хэлэхдээ би эхнэрээ зогсоон гэж хэлсэн. Цагдаа нараа хизээ гэж асуухад тухайн эрэхтэй өчигдөр гэж хариулсан. Өөр одоо юу ч хэлээгүй. Цагдаа нараа түүнд гав зүглгэн авч гарах гэтэл түүний хажууд байсан ширээн дээрх жаазтай зургийг шүдээрээ одоо хазаж аваад шал руу бол түлхэж унгаасан. Нөгөө зураг дээрх зургийг ингээ харсан чинь тухайн эрэхтэй болон нас барсан одоо эмэгтэй зураг байсан ба. Ингээд энэ нь дохсууд байсан юм байна гэдгийг тухайн цагдаа нар бол ойлгож авсан ба. Түүний эхнэр нь толгоонд их гэмтэл авсан, нүүр нь гэмтсэн, хамар нь хугарсан. За өхлийн шалтгаан нь болохоор дотор цус алдалт, тархиндах судас нь хагарч өвгөлт хүргэсэн гэж яаралтай тусламжийн эмчнэр бол онш тавьсан. Мөн түүний зарим шарах нь нас барсныхан дараа үүссэн байна гэж оншилсан байна. Асуудад яг юу тохиолдов? Яагаад юм хэрэг гарах болсон бэ гэдэг талаар авч хэлцээ. Сэжигтэн гэгдэх этгээдийг Лирен Чен гэдэг 27 настай Google компани IT инженерээр бол ажилладаг байсан юм байна. За яг лавшруулаад хэлэх юм бол YouTube-ийн Shorts хэсгийнх нь алгоритмыг хариуцсан одоо хэсгийн инженерээр бол ажилладаг байсан байна. Эхнэр нь болохоор Шүн Yi Yu гээд 27 настай бас л Google компанид инженерээр ажилладаг байсан. Ямар ч одоо дутагдах гачигдах зүйлгүй олон залуусын мөрөөдлийн амьдралаар амьдардаг хосууд байсан ба. За Лирен Чений хувьд Хятадын Сычуан мужийн Чингдүү гээд хотод бол өссөн. Метр 90 өндөртэй спортлог, чинээлэг холбоо сүлбээ сайтай айлаас бол гаралтай. Чингдүү хотын алдартай ахлах сургуулийг төгссөнийхөө дараа электроник мэдээллийн инженерийн чиглэлээр Хятадын одоо MIT гэгддэг шилдэг сургуулиудын нэг болох Цинхуа их сургуульд 2014-өөс 2018 оны хооронд сурч төгсөөд бакалаврын зэрэг бол хамгаалсан. За бакалаврын зэрэгээ хамгаалсныхаа дараа Америк нэгдсэн улсын Сан Диего их сургуульд компьютерийн шинжилгээ ухаанаар бол магистрийн зэрэгээ хамгаалаад за сургуулаа төгснөхийн дараа шууд л Google компанид IT инженерээр ажилд орсон ба. Түүний эхнэр Шин Югийн хувьд нөхрийгөө бодвол одоо арай өөр түүхтэй гэх юм уу, бэкграунд нь бол арай жоохон өөр. Жилийн мужийн Бэйжинг гэх жижиг хотод бол төрж өссөн. За хувийн зан чанарын хувьд нэлээд дуугүй, хичээлдээ бол маш сайн сурдаг байсан. Ахлах сургуулаа төгсөхдөө Хятадын одоо коллежид элсэлтийн шалгалтанда хоттой бол 2-т орж исэн юм бэлээ. За тухайн үед бүр сонин дээр хүртэл ингээд хүндэт сурагч гээд гарч исэн. Нэлээд юм алдартай, онд сурдаг, хичээнгүй юм сурагч байсан ба. За юугийн хувьд нөхдөөгөө адилхан Цинхуа их сургуулийг бол төгсөөд бакалаврын зэрэгээ хамгаалсныхаа дараа Америк нэгдсэн улсын Сан Диего их сургуульд бас компьютерийн шинжилгээ ухааны мастрын зэрэгээ бол хамгаалсан. За хосууд бол хамгийн анх Америк нэгдсэн улсад танилцчихсэн юм билээ. Тэгээ нэг сургуульд байсан учраас найзалж байгаа дараа нь дотносоод болцож эхэлсэн байна. За юу сургуулаа төгсөөд Amazon-д ажилд орсон ч 2021 онд Лирен Чен найз бүсгүйгээ ойрхон байцгаая.
Google-д ингээ ажилд орох боломж байна гэж зөвлөсний эцэст Amazon дахь ажилласаа гараад Google-д бол ажилд орсон юм байна. Хосууд 2022 оны 11 сард 3 жил үргэлжснийхаа эцэст гэрлэхээр шийдсэн байна. За гэрснийхаа дараа ажилтаагаа ойрхон 2 сая $10 байшинг бол худалдаж авсан. За энэхүү байшин нь болохоор ажлаас нь ердөө 20 минутын зайтай. Хосууд жөлөө цагаараа ууланд алхах, аялах, найзуудтайгаа цагийг өнгөрөөх бол дуртай. Тэд хоёр мууртай байсан. За хөшүүд нь тэдний талаад дурсахдаа маш илдэг хосууд шиг санагддаг байсан. Анх нүүж ирээд хөршүүдтэй өөрсдөө хийсэн тийм кукисийг бэлгэлж байсан юм лээ. Маш тийм дулаахан гой хосууд шиг санагдсан гэж тэдний хөршүүд нь дурдсан ба. За хөршүүдийнх нь хэлснээр хоорондоо маргалдаж байгаа ч юм уу сэжигтэй зүйл ерөөсөө өмнө нь сонсогдож харагдаж байгаагүй гэж бас дурсаж ярьсан байгаа. За 2024 оны 1 сард Санта Клара мужийн дээд шүүх анхны удаа шүүх хуралдааныг бол хийсэн. За Лирен Шийн шүүх хуралд бол ирээгүй. Шалтгаан нь түүнийг эмнэлэг тэмцлүүлэх шаардлагатай гэж үзсэн учраас шүүх хурлыг 3-7 хоногийн дараа болохоор хойшлуулсан байна. За 3-7 хоногийн дараа түүнийг эмнэлгээс мужийн шорон руу бол шилжүүлсэн. За түүнийг Британий мөнгө төлөө төр хугацаагаар судлагдах хүсэлтийг нь бол хүлээж аваагүй. За Лирен Шийн анхны шүүх хуралдаан дээрээ шар өнгийн, шоронгийн комбинезон, за цагаан өнгийн зөөлөвчтэй дуулга өмсөн байсан. За учир нь болохоор өөрийгөө гэмтээхээс нь сэргийлээд энэхүү дуулгыг өмсүүлсэн гэсэн гэж шүүх хурал дээр нь бол хэлсэн байна. За Лирен Шийн мөрдөгчдөд яг юу болсон талаараа мэдээлэл өгөхөөс бол татгалзсан. Аллын шалтгааныг гэнэтийн явдал сэтгэл зүйн докторгүй байдалтай бол холбож тайлбарлсан. Гэхдээ мөрдөгчдийн зүгээс үүнийг нь эрс няцаасан ба. Юугийн авсан гэмтэл дээр үндэслэж энэ нь гэнэтийн зүйл гэхэд хэтэрхий харгас байсан. Үнэхээр гэнэтийн байлаа гэхэд түүнд эхнэрээ аврах, түргэн тусламж дуудах боломж байсан уу гэвэл байсан. Тэр юу ч хийгээгүй. Түүнийг амьсгал хураахыг хараад сууж байсан гэж мөрдөгчд хэлсэн ба. 2025 оны 6 сарын 23-нд 3 өдрийн туршид түүний анхан шатны шүүх хурал бол эхэлсэн. За шүүх хурлын үеэр болохоор хамгийн анх цагдаад дуудлага өгсөн эмэгтэй найз нь за түүнийг болохоор Ванг гэдэг юм байна. Бас л Хятад улсын иргэн Цинхуа их сургуулийг бас төгссөн. Америк нэгдсэн улсад бас ажилладаг. За юу болон Лирен Шийн хоёрын гэрээс нь ерөөсөө 10 минутын зайтай амьдарч юм байлээ. За Вангийн гэр бүлийн найз эмэгтэйгийнх нь эцэг их нь тэгээ юу Лирен Шийн хоёрын эцэг эхчүүд нь ч гэсэн хоорондоо найзууд юм байлээ. Ер нь гэр бүлийн найзууд гэж ойлгож болно. За алга болохоос өмнөх өдөр нь Вангийн нэмэгтэй нөхрийнхөө хамт Хятадд амралтаараа байж байгаад Америк нэгдсэн улс руу буцаж ирсэн. Америк нэгдсэн улс руу буцаж ирэнгүүтээ оройн нь найзууд болох юу Лирен Шийн хоёрыг оройн хоолнд бол урьсан баг. Тэгээ оройн хоолнд нь юу зөвхөн ярьсан. Тэгээд чинийг ажилласаа нэлээд стресстэй, айгуу дарамттай байгаа. Менежер нь түүнийг ажиллаас нь халж магадгүй гэд санаа нэг зовоод байгаа гэж тухайн Ван гэд найздаа юу бол хэлсэн байгаа. За тэгээд юу нэх удаагүй тэднийхээс бол явсан. Тэгээд тухайн шөнө нь энэ Ван гэд найзд нь Лирен Шийн ээжээс нэг зурус ирсэн ба. Манай хүү ерөөсөө ямар ч сураггүй, залхаар юусоо уцаахгүй, мессеж бичгээр юусоо хариу өгөхгүй байна. Тэгээ сүүл надтай гэрэлтэй цуцлуулах байгаа, салгаж байгаа гэсэн зүйл ярьсан. Тэрнээсээ хойш бид хоёр ерөөсөө холбоо барьж чадахгүй байна. Чинийг очиод шалгаад өгөөч гэд энэ Ван гэд найзыг нь гуйсан баг. Лирен Шийн ээж нь зурус үлдээсний дараа Ван гэд энэ найз эмэгтэй нь өртөөгөө хамт тэдний гэрлээ нь бол очиж шалахаар болсон. За гэртэн очсон чинь нэлээд тийм дуугүй, сонхисэн царайтай нэг их юм бол ерөөсөө ярихгүй байсан. Харин юу болохоор уйлсан юм уу гэлтэй нүдэн бүр хавтцсан улаацсан байсан ба. Тэгээ юу хэлэхдээ чи ажилласаа гарна, тэгээ ажлаа алтан тэрнээс болоод айгүйх санаан зовёод төсөөллийн айдас өөртөө үүсгчээд байгаа. Уур амьсгал жоохон тийм байгаа. Тэгээ би бас чинээс салах талаараа бодож байгаа. Чи хуучин найз бүсгүйтэйгээ холбоо тогтоосон юм шиг байна. Тэгээ би хит хитэн мессеж хоорондоо битсэн байхыг нь олсон гэсэн зүйлийг ярьсан ба. Тэгээ яг энэ яриа болсны маргааш нь Вангийн нэмэгтэй найзуудтайгаа ерөөсө холбоо тогтоож болохгүй байсан болохоор гэрлөө нь очиж халахаар болсон. За тэгээ гэрт нь очсон чинь гэртээ байгаагүй нь мэддэхгүй уцааж авахгүй айгуу тийм муу зүн совин татаад байсан болохоор нь цагдаа руу залгаад дуудлага өгсөн нь тэр байсан байна. За шүүх хурлын үеэр дэлгэсэн нотлох баримтат болон гэрт нь байсан камерын бичлэг дээр ажиглалт хийгээд 2024 оны 1 сарын 17-ны 16 цаг 28 минутанд юу гэртээ ирснийхаа дараа хосууд маргалдаж эхэлсэн баг. За юу болохоор Лирен Шийн рүү чи яагаад явах гээд байгаа юм бэ гэд уурлаад хэлсэн чинь тэдний муурн байшингийнх нь хаалга нонгох байсан байна л да. Тэгсэн чинь байшингаас муурн гараад явсан чинь Лирен Шийн муурныхаа араас гараад тэр хоёр үүдэн дээрээ бараг 10 минут орчим маргалцсан баг. Тэгээ Лирен Шийн амар уурлаад шууд гэрээсээ яваад за тэгээ оройны 6 цаг 19 минутын үед Лирен Шийн гэртээ бол буцаж ирсэн.
байсан. Тэгээ лирийн чинийг байхгүй тэр хугацаанд нь юу болохоор Хятадд байгаа эцэг ихтэйгээ хуцаар ирсэн баг. За шөнийн 12 цаг өнгөрч байхад тэдний галтгоонд нь байрдаг нөгөө муурнуудад нь юм хоол өгдөг камертай автомат нөгөө хооллогч байдаг шээ тэгээ камер ингээд суулгацсан. Тэгээ нөгөө муурнууд нь ойртохоор хоолын шууд автоматар гаргаж өгдөг. За тэр автомат нөгөө хооллогчийнх нь камерт нь ямар ч байсан 12 өнгөрч байхад шөнийн 12 өнгөрч байхад амьд байсан гэсэн нь бичигдсэн баг. Шөнийн 1 цаг 4 минутанд гэрэл унтарсны дараа юу лирийн чин бол дайрсан баха гэж үзсэн. За үүрийн 4 цагийн үед лирийн чин цусанд буудагдсан. Гэртээ ингээд ганцаараа алхаж явна бол нөгөө тэр камерт болохоор бас бичигдсэн баг. За тухайн камерт бас өглөөний 8 цагийн үед лирийн чин галтгооноос хутаг аваад өөрийнхөө амийг ивгүйт гэж оролцсон байсан бичигдсэн байсан. За мөрдөгчөд лирийн чинийг компьютер дээрээс нь Google Doc-ыг ашиглаад хуучин өрхөж байсан бус найз бүсгүүтэйгээ тэмдэглэл хөтэлдэг байсныг нь олсон баг. Харин энэхүү тэмдэглэл хөтэлдэг байсныг нь юу бас олж мэдсэн баг. Тухайн тэр нөгөө Google Doc дээр тэр хоёр хоорондоо ингээд бичсэн тэмдэглэл байгаа шүү дээ. Тэрнийхэн доор нь болохоор би чамайг үзэн ядж гин, хоёулын гिचэн үзэн ядж гин гэдэг комент бичээд үлдээсэн байсан. Тэгсэн чинь тухайн нөгөө лирийн чиний хуучин найз бүсгүй нь би чамайг ойлгож гин. Хэрвээ би чиний найз байсан бол би энэ гэрлэлтийг дахиж бодож үзээрэй гэж хэлэх байсан гэсэн комент бас бичээд үлдээсэн байсан. За шүүх хурлын үеэр лирийн чиний хуучин найз бүсгүй нь бас гэрчийн мэдүүлэг өгсөн. За тэдний хувьд болохоор 5 настайгаас хойш нэг ол мэддэг. Эцэг их найзууд нэг ахлах сургуульд бол явдаг байсан. Төгсөх жилээ үерхэж бол эхэлсэн бэлээ. Тэгээ үерхэж байх хугацаанд лирийн чин бол маш сайн найз залуу байсан. Хин нэгнтэй муудаж маргалдаж байхыг нь бол ерөөсө хараагүй. Тэгээ хоёулаа бас Цинхуа их сургуульд бол сурч исэн бэлээ. Цинхуа их сургуулийг яг төгсөх жилдээ тэр хоёр бол салсан. Шалгаан нь болохоор зам байдал нь ерөөсө тохироогүй. Лирийн чиний хуучин найз охин нь илүү тийм эрхчлөөтэй байхыг бол хүсдэг. Харин лирийн чин болохоор өөрийнхөө үзэл бодол амар тийм хатуу зогсдог. Зан байдал нь ерөөсө тохироогүй учраас тэр хоёр салсан баг. За лирийн чиний хуучин найз бүсгүй нь болохоор их сургуулаа төгснөхийн дараа Америк нэгдсэн улс руу бас мастераар сурахаар ирсэн бэлээ. Тэрний дараа нь бас лирийн чин Америк нэгдсэн улс руу явсан гэж ойлгож байна. За тэгээ 2021 онд болохоор лирийн чин хуучин найз охинтойгоо дахиж холбоо тогтоож эхэлсэн баг. Тэр ч яг 2019 онд лирийн чин хоёр үерхэж эхэлсэн. Тэгээ эдгээр хоёр өрснөөсөө 2 жилийн дараа лирийн чин хуучин найз бүсгүйтэйгээ дахиад холбоо тогтоож эхэлсэн гэж ойлгож болно. Эхэндээ болохоор лирийн чиний хуучин найз бүсгүй нь сүртэйгээр ерөөсө хүлээж аваагүй. Тэр хоёр ингээл ойр зүрийн амьдралаа хоорондоо бичдэг байжгаад сүүл рүүгээ лирийн чин нэг жоохон би чамааг ингээд хайрладаг шигэ юуг хайрлаж чаддгүй ч гэдэм үү. Тэр хоёрын яриа нэг жоохон өөр болоод ирсэн байгаа. За тэнгууд нөгөө тухайн хуучин найз бүсгүй нь би ингээд сүү тавьцсан, би найз залуутай олцсон, би бол ингээд чамтай ерөөсөө нийлээ гэж бодохгүй байгаа. Ингээд хилээд байсан ч гэсэн лирийн чин ерөөсөө холбоогоо таслаагүй. Тэр хоёр хоорондоо мессеж бичээд 2 удаа уулзсан байна. Лирийн чиний хуучин найз бүсгүйийнх нь сүйт залуу нь Америк нэгдсэн улсад нэг томоохон хэрэгт холбогдсон байлээ. Уг нь бол PhD докторийн зэрэгтэй судалгааны ажил хийдэг нэлээд чинэлэг мөнгөтэй айлын хүүхэд ч гэсэндээ хүний 8 бэлгийн мүлжлэгийн нэг тийм хэрэгт холбогдсон. Тэгээ үүнийг нь мэдснийхаа дараа сүйт залуугаасаа салаад сүүгээ туцлаад тэгээ өөрт нь амар хэцүү байгаа штэ тий. Тэгээ тэрийг ингээд ээжтэй аавдаа эсвэл өөрийнхөө найзуудтай хэлхээсээ хичээд лирийн чин рүү бичиж эхэлсэн баг. Надад ингээд амар хэцүү байна. Би гэрийнхэндээ ээж аавдаа хэлхээсээ ингээд хичээд байна. Би ингээд чамд амар итгэдэг. Тэгээ надад амар хэцүү байгаа. Тэгээ би ингээд надад хин нэгэн ярих хүн хэрэгтэй байна гэд лирийн чин рүү ахад холбогдоод эхэлсэн баг. Тэгээ тэр хоёрын нөгөө хоорондоо ингээд бичиж байгаа хоорондоо амар тийм флёртийн мессеж эднэр бичснийг нь юу болоод мэдсэн. За тэгэнгүүтээ нэг өдөр лирийн чин хуучин найз охиноо нөгөө онцны буудлын руу хүргэж өгснийг нь мэдээд лирийн чинд хоёулаа ингээд салъя. Тэгээд би чамд ингээд зөндөө хэлсэн. Чи хуучин найз охинтойгоо ингээд байн бичээд холбогдоод тах чинь надад амар хэцүү байна гэд хэлсэн ба. За ингээд юуг саллаа гэж хэлснийхэн дараа лирийн чин хуучин тэр найз бүсгүй рүүгээ дахиж холбогдоод за манай эхнэр ингээд надаас салгаж байна. Би буцаад ингээд ганцаараа болох юм байна. Би одоо ч гэсэн чамд сайн хоёулаа нийлэх боломжтой боллоо гэж бичиж эхэлсэн. Гэсэн чинь хуучин найз бүсгүй нь би чамайг ганцаараа болсон ч бай, эхнэрээсээ салсан ч бай, буцаад нийлэх хүсэлгүй байна. Хоёулаа ингээд дахиад холбогдохоо болъё гэж хэлсэн баг. Эхнэр нь салахаар болоод хуучин найз охин нь өөрийг нь хүлээн зөвшөөрөхгүй. За тэгээ ажил дээр амар их асуудалтай, ажлаасаа гарах боломжтой. Хэрвээ ажлаасаа гарах юм бол Хятад руу буцах шаардлагатай болно. Хэрвээ юутэй гэрсэн хэврээ байх юм бол гэр бүлийн визээрээ Америк нэгдсэн улсад цаашид амьдраад өөр ажил хайх тийм боломжтой байх байсан. За иймэрхүү асуудлуудаас болоод гэх юм уу сэтгэл зүйн хувьд нэлээд докторгүй, за ааш сангийн хувьд ч гэсэн нэлээд өөрчлөлттэй болж эхэлсэн байна. Гэтэ юугийн хувьд өмнө нь ингээд хэд удаа тэр хоёр хоорондоо бичээд
уулзсан гэдгийг мэдээд уурлаад хэлэхэд намайг ингээ уучлаарай ахиж юм зүйл болохгүй гэж амласан ч гэсэн дахин тэр алдаагаа одоо давтаад байсан учраас юу эцэст нь түүнээс салахаар одоо шийдсэн баг. Шүүх хурлын эцсийн өдөр шүүгч хангалттай нотлох баримтуудаас үндэслээд түүнийг юуг одоо хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзсэн. За Лири Чений талын одоо өмгөөлөгчөд түүнийг сэтгэл зүйн асуудалтай гэсэн хэд хэдэн одоо эмчийн бичиг шүүх хурл дээр бол гаргаж тавьсан билээ. За шүүх хурлын өрөөнд Лири Чений эцэг эх бол байсан. Харин юугийн эцэг эх нь визний асуудлаас болж одоо ирч чадаагүй гэсэн мэдээлэл байлаа. За 2025 оны 6 сард болсон шүүх хурал дээр эцсийн дүгнэлт бол гаргаагүй. Шүүх хурлыг одоо дахин хилцүүлэхээр хойшлуулсан байгаа юм байна. За Лири Чений хуучин найз охиноос нь Google одоо доктор бичсэн тэр хоёрын хоорондоо бичсэн одоо бичвэрийг нотлох баримт болгож шүүх хурал дээр үзүүлэхийг бол хүссэн. За үүнийг нь ч гэсэн Лири Чений одоо хуучин найз бүсгүй нь зөвшөөрсөн байна. За тэдний амьдарч байсан нөгөө байшин байгаа шүү дээ. Тэрийн болохоор 2.32 сая $. Бол зарсан байлээ. Энэ нь болохоор тэр хоёрын худалдаж авснаас хавь илүү одоо үнэтэйгээр зарсан гэсэн үг. За тэгээд дараагийн шүүх хурал нь хизээ болох нь бол одоогоор тодорхойгүй байна. За миний зүгээр нэг бодсон зүйл гэх юм бол дараагийн шүүх хурал дээр юугийн эцэг эх нь заавал оролцоосоо гэж хүсэж байгаа. Миний бодлоор бол хуучин найз бүсгүй амьдралд орж ирсэн нэг ёсны алдаач гэсэндээ тэр хоёрын гэрлэлт ерөөсөө аз жаргалгүй одоо байсан болов уу гэж бодсон. Лири Чений хувьд хуучин найз бүсгүйтэй хайртай эсвэл бол гэрлэлтэндээ тийм аз жаргалгүй байсан. Аль талынх нь эцэг эхчүүдийнх нь дарамтаас болоод тухайн гэрлэлтийг бол хийсэн. Асуудал зөндөө байсан байх. Бид нар нэг хамт амьдраад хамт хажууд нь байгаагүй учраас дотор нь яг юу болсныг бол мэдэх ямарч боломжгүй. Лири Чений хувьд бол яг юу болсон, яасан гэдэг үннээ ерөөсөө хэлэхгүй байгаа юм билээ. Тэгээд нэг ийм хэрэг байна. Та бүхэн маань юу гэж бодсноо хүсвэл комент хэсэгтээ хуваалцаарай. За тэгээд дараагийн дугаараар удахгүй уулзцгаая. Түр баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.